байнгын орооны дарга хэрхэмшүүд Монгол Улсын үндсэн хуулийн 3 дугаар зүйлийн нэгд хэсэг заасан засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх зарчим нь засгийн бүх эрх ард түмнээс их сурвалжтай илэрхийлэх бөгөөд иргэд өөрсдийн дундаа сонгогдож эрх мэдлийг шилжүүлэн авсан төлөөллийн байгууллага төлөөлөгчөөр уламжлан төрийн үйл хэрэгт шууд оролцдог. Дээрх агуулгаар ард түмнээс эрх мэдлийг шилжүүлэн авсан төлөөллийн байгууллага төлөөлөгч нь ард түмний хүсэл зорилгыг хүсэл зоригийн илэрхийллийг дамжуулагч түүн тулгуурлан эрх мэдлээ хэрэгжүүлж өөрийн болон төрийн үйл ажиллагааг ард түмний хяналтанд байлгах бүхэл болцоог хуулиар нээж өгөх үүргийг энэхүү зарчмын хүрээнд хүлээдэг. Үндсэн хуулийн 23 дугаар зүйлийн нэгд улсын их хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлан гэж тус заасны дагуу улсын их хурлын чуулганы хуралдааны хилцүүлэг түүний үр дүн төлөөллийн бүрэн эрхийг хэрэгжүүлж буй гишүүний саналыг иргэдэд ил тод нээлттэй мэдээж байх нь төрийн үргэн. Монгол Улсын их хурлын тухай хууль болон улсын их хурлын чуулганы дэгийн тухай хуулиар чуулганы хуралдааныг нэвтрүүлэх мэдээлэх харилцааг хэд ерөнхий хуульчилсан байдаг. Уг зохицуултууд нь хилцүүлгээс гарсан шийдвэр санал хураалтын үр дүн нийтэд иргэдэд мэдээлэх бос нэвтрүүлэх албан хэрэг хөтлөх тэмдэглэлийг хадгалах шинжтэй байна. Тодорхойлбол улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 134 дугаар зүйлийн нэгд чуулганы хуралдааныг телевизийн тусгай сувгаар шууд нэвтрүүлэх түншлэн телевиз, радиод тусгай цаг гаргаж олон нийтэд сурталчлах мэдээлэх ажлыг хамгийн газар зохион байгуулна гэж заасан ганцхан зохицуулалтаар л мэдээлэх ажлыг зохицуулж байна. Энэ зүйлийн хэрэгжилтэн чуулганы хуралдааны телевизийн сувг парламентын албан ёсны цахим хуудасаар шууд дамжуулах хэлбэрээр хэрэгждэг. Харин иргэдийн гол анхаардаг асуудал нь аливаа хууль тогтоолын төсөл батлагдсан эсэх буюу санал хураалтын үр дүн өөрийн сонгосон гишүүн болон бусад гишүүдийн өгсөн саналтай танилцах байдаг. Телевизээр шууд дамжуулах хэлбэр нь иргэдийн дээрх мэдэх эрхийг хангаж чаддаггүй. Шууд дамжуулалтыг бүтэн үздэг хүн ховор үдсэн санал хураалтын дүнг танилцуулж буй дэлгэцэнд бүрэн бус гараад өнгөрдөг учраас санал хураалтын үр дүнтэй танилцах боломжгүй байдаг. Улсын их хурлын гишүүд санал хураалтын дэлгэцийн зургийг авах байдлаар хууль заасан санал хураалтын дүнтэй хязгаарлалтгүйгээр танилцах эрхээ хэрэгжүүлж байна. 2024 онд байгуулагдсан парламентын үйл ажиллагааны хугацааны чуулганы хуралдааны санал хураалттай холбоотой хэд хэдэн асуудал үүссэн бөгөөд тухайн цаг үедээ шийдвэрлэгдээг өнгөрсөн. Учир нь улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 135 дугаар зүйлд чуулганы хуралдааны тэмдэглэл хөтлөх түүнийг хадгалах журмыг хуульчилсан. Тус зүйлийн 135-ын 3-3-д санал хураалтын дүн санал өгсөн гишүүн бүрийн дэмжсэн дэмжээгүй саналыг 134-ийн 35-ын 3-4 тухайн хурлын эрцийг хурлын тэмдэглэл тусгаар заасан. Харин тэмдэглэл хөтлөх журмыг улсын их хурлын ерөнхий нарийн бичгийн дарга 2024 оны 624 дугаар захирамжаар баталсан журмаар зохицуулж байгаа бөгөөд тэмдэглэл бэлэн болоход урт хугацаа шаарддаг. Тодорхойлбол тус журмын 2-1 шинжээш хуралдааны товч тэмдэглэлийг тухайн хуралдаан дууснаас хойш ажлын 5 өдрийн дотор бэлэн болгоно гэж 4-2-д референт бэлэн болсон хуралдааны товч тэмдэглэлийг ажлын 3 өдрийн дотор хянана гэж 4-3-д нэгжийн дарга энэ журмын 4-2 заасны дагуу хянагдсан чуулганы нэгдсэн хуралдааны товч тэмдэглэлийг ажлын 2 өдрийн дотор хянана гэж 4-8 шинжээч энэ журмын 4-7 заасны дагуу хянагдсан нэгдсэн хуралдааны товч тэмдэглэлийг улсын их хурлын ерөнхий нарийн бичгийн даргаар албажуулахаар ерөнхий нарийн бичгийн даргын туслахад ажлын 2 өдрийн дотор хүлээлгэн өгнө гэж тус заасан бөгөөд санал хураалтын дүнг агуулсан чуулганы хуралдааны товч тэмдэглэл боловсруулахад ажлын 12 зарцуулахаар байна. Мөн тус журмын 3-3 шинжээч яриаг бичвэр буулгах системийн тусламжтай дууны бичлэгийн хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэл буулгах ба ажлын 5 өдрийн дотор эцэлэн хянаж бэлэн болгоно гэж 6-гийн 1 шинжээч нэгдсэн хуралдааны товч тэмдэглэл албацсан даруйд дэлгэрэнгүй тэмдэглэлийн хамт ажлын 1 өдрийн дотор улсын их хурлын цахим хуудас байршуулна гэж тус заажээ. Дээрх журам заасан цаг хугацаануудыг нэгтгэхэд чуулганы хуралдааны саналын дүн нийт ажлын 13 өдрийн дараа буюу санал хурааснаас хойш 3 дахь 7 хоногийн сүүлээр улсын их хурлын албан ёсны цахим хуудасд байршихаар байна. Дээр дурдсан чуулганы хуралдааныг нэвтрүүлэх мэдээлэх хуулийн зохицуулалт арга хэрэгсэл нь улсын их хурлын тухай хуулийн 3-4 улсын их хурлын үйл ажиллагаа нь Монгол Улсын үндсэн хуулийн 1-р зүйлийн 2 дахь хэсэг зааснаар ардчилсан ёс шудраг ёс эрхчлөө тэгш байдал үндэсний эв нэгдлийн хангах хууль дээдлэх түнчлэн бие даасан нээлттэй тод байх гэж улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 3-1-д улсын их хурл
чуулганы хуралдаанд хууль дэдлэх нээлттэй ил тод байх зарчимд үндэслэн гэж заасанд нийцэхгүй байна. Ийм чуулганы хуралдааны чухал ач холбогдолтой хэсэг буюу хууль тогтоолын төслийн хилцэх хэсэг болон эцсийн хилцүүлгийн санал хураалтын дүн гишүүн бүрийн саналыг тухайн өдрөө товч мэдээлэл хэлбэрээр улсын хурлын албан ёсны цахим хуудас байршуулан санал хураалтын ил тод нээлттэй байдлыг хангах шаардлагатай байна. Энэхүү хуулийн төслөөр Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 134-р зүйл заасан чуулганы хуралдааныг нэвтрүүлэх мэдээлэх журмыг боловсронгуй болгож чуулганы нэгдсэн хуралдаан болон байнгын хорооны хуралдаанаар хууль тогтоолын төслийн хилцэх болон эцсийн хилцүүлгийг явуулсан хуралдааны санал хураалтын дүн санал өгсөн гишүүн бүрийн дэмжсэн дэмжээгүй саналыг улсын их хурлын албан ёсны цахим хуудасанд товч хэлбэрээр тухайн өдрөө байршуулахаар тусгана. Хуулийн төсөл батлагдсанаар Монгол Улсын үндсэн хуулийн 23 дугаар зүйлийн 1-д улсын их хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлана гэж 27 дугаар зүйлийн 7-д улсын их хурлын гишүүд саналаа илээр гаргаж асуудлыг шийдвэрлэнэ гэж зааснаар улсын их хурлын нээлттэй ил тод сайжрах сонгогчдод ил санал хураалтаар шийдвэрлсэн асуудлын үр дүн богино хугацаанд авах өөрийн сонгосон гишүүний байр суурь өгсөн саналыг мэдэх эрхийг баталгаажуулах ард түмний засаглах эрхийг хангахад чухал нөлөө үзүүлэхээс гадна иргэдийн төр итгэлд эергээр нөлөөлнө. Байнгын хорооны эрхэм гишүүдээ хуулийн төслийн хилцэх хэсэг асуудлыг шийдвэрлэж өгнө. Хэлцэж өгнө. Баярлалаа.